Америкийн нэгдсэн улсын ард иргэд жил бүр нийтдээ 2.5 их найт долларыг хоол хүнс худалдан авахд зарцуулдаг. Энэхүү мөнгөн дүн нь Канада болон Бразил улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс хамаагүй илүү тоон үзүүлэлт. Мөн Америкийн нэгдсэн улс нийт хүнсний хэрэгцээнийх нь 84 орчим хувийг дан ганц дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 16 орчим хувийг импортоор авдаг. Ингээд харахаар Америкийн нэгдсэн улс нь аврах том хүнс үйлдвэрлэгч улс мөн болж тарж байгаа юм. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад хүнсний үн тасралтгүйгээр нэмэгдсээр байна. Бүр ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүртэл хүнсний үнийг буулгах заалтууд багтсан байдаг. Сүүлийн 6 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр Америкийн нэгдсэн улсад үхрийн мах 67% өсөлттэй, дахианы мах 50%, талх 34%-аар өссөн үзүүлэлттэй байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад 7 айл бүрийн нэг нь хүнсний хомсдолд аж түрэн амьдарч байгаа. 2023-аас 2024 оны байдлаар Америкчууд нэг удаагийн орлогынхоо 11.3%-ийг зөвхөн хоол хүнсэндээ зарцуулж байгаа хэмээх судалгааг тус улсын хөдөлмөр статистикийн товчоо буюу BLS хэмээх байгууллагаас гаргаад байна. Энэ нь Америкийн нийгэмд сүүлийн 30 жил тохиогоогүй хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Мөн Америкийн нэгдсэн улсын засгийн газраас ард иргэдтэй хандаж ажилгүйдэд буурч байгаа, цалин нэмэгдэж байгаа гэх мэтээр байнга зарладаг боловч энэ бүхэн нь статистикаар халахвчилсан худал хуурмагаас бүтдэг. Яг гар дээр авдаг цалингийн нэмэгдсэн хэмжээг улсын инфляцтай харьцуулан үзэх юм бол Америкийн нэгдсэн улсад гар дээр авч буй бодит цалингийн үнэт нь эртэд буурсан үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл 2019 онд $100 авдаг байсан хүнсний саксыг өнөөдөр дүүргэхийн тулд $130 хэрэгтэй болсон. Гэтэл цалин хөлс энэхүү зөрүүг нөхөх хэмжээнд хангалттай өсөөгүй гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын холбооны засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн $7.25 байхаар тогтоосон. Гэтэл энэ тоо 2009 оноос хойш ганц ч удаа нэмэгдээгүй бөгөөд бүхэл бүтэн 15 жилийн турш яг энэ тоон дээр гатсан байдалтай байна. За мөн манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар BGM Asset Management хөрөнгө оруулалтын менежментийн компани хамтран ажиллаж байна. За BGM нь бол одоо бондын болон үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг бөгөөд за өөрийн болон харилцагчдынхаа нийт 60 гаруй тэрбум төгрөгийг үр ашигтайгаар удирдах байгаа ийм мэрэгжлийн хамт олон юм а. Тэгэхээр эдийн засгийн энэ мэт гажууд нь хүмүүсийн зан үйл сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа. Альва хүн амьд үлдэхийн тулд чанараас татгалзаж эхэлдэг нь нийгмийн дороотлын анхны шинж тэмдэгт тооцогддог. Нийгэмд шинэ ногоо, органик мах, жимсний үн тэнгэрт хадсан тул дундаж болон бага орлоготой өрхүүд илүү хямд үнэтэй нүүрс ус ихтэй хэд боловсруулсан хүнс, заазалсан бүтээгдэхүүн бэлэн гоймингууд руу олноороо шилжих болсон. Энэ нь эргээд чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж, Америкийн эрүүл мэндийн системийг давхар сүрүүлж байгаа. Түүнчлэн дэлгүүрийн кассан дээр очоод үнээ сонсоод авсан бараагаа буцааж тавих, зээлийн картын лимит хэтэрчгүй хэмээн түгших үзэгдэл нь сая Америкчуудын өдөр тутмын архаг стресс болон хувираад байна. Хүний суурь хэрэгцээ болох хоол хүнсээ хангалттай авч чадахгүй байгаадаа утрах, үр хүүхдээ эрүүл хооллож чадахгүй байгаагийн ичгүүр нь нийгмийн дунд чимээгүй сэтгэл гутралын тахлын хэмжээнд хүрээд байна. Иймээс олж буй мөнгө нь амьдралд нь хүрэхгүй байгаа тул маш олон хүмүүс жилийн 20-25% хүүтэй зээлийн картуудыг хүнсний хэрэгцээндээ ашиглах болов. 2023 оны эцэс гэхэд Америкчуудын зээлийн картын нийт төр түүхэнд анх удаа $1.80 давсан нь энэ систем хэрхэн дотроос нь яззарч хизээмүдгүй дэлбэрэхэд бэлэн болоод байгааг харуулж байна. Юуны өмнө хэлэхэд Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбар бол та бидний төсөөлж байгаагаас хамаагүй том салбар. Хөдөө аж ахуйн тариан талбайнууд болон түүнийг тойрон хүрээлсэн бүхий л олон төрлийн экосистемүүдийг нийлүүлээд тооцох юм бол энэ салбараас үндэслэгдсэн энэ салбартай холбоотой нийтдээ 50 орчим сая ажлын байр Америкийн нэгдсэн улсад байдаг. Нэг ёсондоо бол зөвхөн цалинд гэхэд $3.80 эргэлддэг. Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20%-ийг эзэлдэг салбар. Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуй дээр тулгуурласан хүнс ба түүний ханган нийлүүлэлтийн салбарын хэмжээ нь дэлхий дээрх бүгд найрамдах хятад ард улсаас бусад бүхий л улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн хэмжээнээс илүү том хэмжээтэй гэж ойлгож болно. Тэгэхээр илүү чухал зүйл ярихын өмнө бага зэрэг түүхийг сөхөх хэрэгтэй.
1930-ад оны эдийн засгийн их хямралын үр дүнд Америк нэгдсэн улсад өргөн хэмжээний өлсгөлн тохиож эдийн засаг бүрэн сүрэлт автсан. Тухайн үед ажилгүйдэд 25% хүрч 5 хүн тутмын 1 буюу хүн амын 20% нь шимт хижээлийн гүн дутагдалд нэрвэгдсэн ийм цаг үе байв. Томоохон хотууд иргэдэн өлсгөж үхүүлэхгүй тулд өдрийн хоолны квотуудыг тогтоож, үнэгүй хоол тарааж, мөн тухайн үед Ал Капон тэргүүтээ гэмт хэрэгтнүүд хүртэл цагийн ороо бусгааг ашиглаж, өөрсдийн хувийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор ард иргэдэд хоол хүнс хүртэл үнэгүй тарааж байсан. Энэ үед Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбарын системч мөн хараахан орчин үеийн төвшөнд арай хүрээгүй байсан үе. Улмаар ерөнхийлөгч Рузвельт Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх бодлогыг цогцоор нь зарласан байдаг. Түүний гол зорилго нь Америкчуудыг хангалттай хүртээмжтэй хүнсээр системтэйгээр хангах явдалд оршиж байв. Мөн дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ 100% машин механизм дээр суйрлах болж эхэлсэн юм. Гар аргаар хийдэг байсан ажлуудыг трактор болон бусад машин механизмууд гүйцэтгэж эхлэв. Улмаар цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэ бүх автоматжуулалт гэхүү эсвэл механикжуулалтын үр шимийг Америкчууд хэтвчээрээ мэдэрч эхэлжээ. Тухайлбал 1933 оны үед гэхэд Америк нэгдсэн улсын дундаж гэр бүлүүд нийт орлогынхон 25%-ийг хүнсэндээ зарцуулдаг байсан бол 1973 он гэхэд энэ тоо 13% болж буурсан. 1970 он гэдэг бол Америк нэгдсэн улсад хоол хүнсний үн хамгийн хямдаар тогтож байсан жинхэнэ автан үе байв. Гэтэл гэнэт нэг зүйл тохиолсон. 1970-ад оны дунд үеэс эхлэн Америк нэгдсэн улсын засгийн газрын бодлого нь хүн амыг тогтвортой хүнсээр хангах бодлого байхаа нэгэнт болиж эхлэв. Харин Америк нэгдсэн улс хөдөө аж ахуйн салбарын хамгийн том экспортлагч улс байх бодлого баримтлах болсон юм. Үүний үр дүнд үндэстэн дамсан томоохон хүнсний компаниуд жижиг хэмжээний хувь тариаланчид фермерүүдийн газруудыг ихээр худалдан авч нэгэн том компани болгож эхлэв. Ингэснээр тэдгээр компаниуд эрдэнэ шиш тарихын оронд илүүтэй чихрийн шинг тарих болж мөн үр тариа буудаг органикаар зах зээлд нийлүүлэхийн оронд cereal болхон боловсруулан нийлүүлж органик хоол хүнс гэх ойлголт улам бүр хумигдах болсон юм. Мөн боловсруулсан хүнс хүчээ авч эхэлснээс болоод тариаланчид болон худалдан авагчдын тэдний хоорондын шууд харилцаа тасалдаж эхлэв. Тухайлбал 1950-ад он гэхэд Америкчуудын хүнсэндээ зарцуулж буй мөнгөний 40 орчим хувь нь шууд тухайн хүнсийг тариалдаг фермерүүдийн гарт очдог байсан бол өнөөдөр дөнгөж 11% нь фермерүүдийн гар дээр очдог болов. Гэхдээ Америк нэгдсэн улс өнөөдөр аль биесээр дэлхийд дээрх хамгийн том хэмжээний хөдөө аж ахуйн экспортлагч улс болж чадсан. Өнөөдөр Америк нэгдсэн улс нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй 2.5 сая хүний хүчээр жил бүр дор хаяж 500 тэрбум долларын ашиг олж чаддаг болсон. Энэ нь энэтхэгийн тоон үзүүлэлттэй ижилхэн боловч Америк нэгдсэн улс энэтхэгтэй харьцуулахад бүрэн механикчсан учраас энэтхэгтэй харьцуулахад 100 дахин бага хүн хүч зарцуулж байгаа учраас тэдний олж буй ашиг нь энэтхээс хамаагүй өндөр болдог юм. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фабрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фекёрыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фекёр нь бүгд найрамдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фекёр болж чадсан түүхтэй. Тэгвэл өөр нэгэн сонирхолтой үзүүлэлт гэвэл Америк нэгдсэн улсад 1970-ад онтой харьцуулахад өнөөдөр үхрийн махны гарс 15%-аар нэмэгдсэн. Тэгсэн хэрнээ үхрийн нийт тоо толгой 33%-аар буурсан. Үүний учир шалтгаан нь үйлдвэр ба генетик угсаа гаруулыг сайжруулж махны чиглэлийн үхрүүдийг гарган авч тэдгээрийг өргөн хэрэглээнд ашиглаж эхэлсэнтэй шууд холбоотой. Тариалангийн салбарч гэсэн иймэрхүү зүйлүүд тохиолдсон. 1970-ад оны үед Америк нэгдсэн улсад 1 акр газарт 30 орчим үрсэлгээ суулгадаг байсан бол өнөөдөр энэ тоо 45 болж нэмэгдсэн юм. Яг ижил хэмжээтэй газар хэрнээ ургац хураалтын ашигтай чанар нэмэгдсэн гэсэн үг. Мөн 1970-ад оны дунд үе гэхэд нэг дахианаас дунджаар 1.7 кг мах гаргаж авдаг байсан бол өнөөдөр 2.8 кг цул мах гаргаж чаддаг болсон.
Тэгэхээр ухтаа бол хүнсний нийлүүлэлт махны гаралт нэмэгдэх тусам хүнс улам бүр хангалттай, хүртээмжтэй байх ёстой боловч бүх зүйл өөрөөр эргэв. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын нийт үхрийн махны 85%-ыг ердөө дөрвөн компани бүрэн хянаж байна. JBS USA, Tyson Foods, Cargill, National Beef Packing Company зэрэг дөрвөн компанийг нэрлэж болно. Харин Эрдэнэ шишийн тариаланг Bayer AG, Corteva Agriscience гэсэн хоёр компани энэ зах зээлийн 72%-ыг бүрэн хянаж байна. Ингэж зах зээл дээр монополууд үүсснээр өрсөлдөөнгүй зах зээл бий болж байгаа юм. Зах зээл өрсөлдөөнгүй болсноор үйлдвэрлэлийн зардал багассан ч гэсэн түүнийгээ дагаад үн буурах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Үүний нэгэн тод жишээ бол өндөг. 2020 онд нэг ширхэг өндөг $136 байсан бол 2025 онд $6.23 болж өссөн. Энэхүү огцом өсөлт нь Америкийн нэгдсэн улсад тухайн үедээ шувууны ханиад дэгдсэнтэй холбоотой бөгөөд улс даяар нийтдээ 50 сая гаруй дахиад устгалд оруулсны улмаас өндөгний үн огцом өссөн байдаг. Гэтэл нөхцөл байдал тогтворчиж шувууны ханиад алга болсон боловч үн өндөр хэвээр үлдсэн. Ухтаа бол үн өмнөх хэмжээнд буурч болох байсан ч дотоодын зах зээл өрсөлдөөнгүй болсон учраас тэд үнэ хүсснээрээ тогтоох эрхтэй болсон байгаа юм. Энэ ч утгаараа өнөөдөр Америкийн нэгдсэн улсын нийт айл өргүүдийн 14% нь буюу 7 айл тутмын нэг нь хүнсний асуудалтай нүүр тулгараад байна. Энэхүү хүнсний үнийн хямрал нь нэг талаас сая ярьсан зах зээлийнх монопол компаниуд үнийг өөрсдийн хүсснээр тогтоох хүчтэй болсонтой холбогдож байгаа бол нөгөө талаараа харин шууд цалин орлоготой холбогддог. Энэхүү графикаас Америкийн нэгдсэн улсын хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн өсөлт болон цалингийн өсөлт тун тодорхой харагдаж байна. 1973 онд газрын тосны хямралын он жилүүдэд цалин болон үйлдвэрлэлийн түвшин нэг шугамд байсан бол түүнээс хойш үйлдвэрлэлт нэмэгдсэн ч цалин нэмэгдээгүй, цалин нэмэгдсэн ч хангалттай түвшинд нэмэгдээгүйг харагдаж байна. Энэхүү график дахь энэ хоёр үзүүлэлтийн цай өөр хоорондоо холдох тусам түүний сөрөг үр дагаврыг тухайн улсын ард иргэд өөрсдийн хэтвчээрээ өөрсдийн ходоодороо амсдаг тавилантай. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань товчхондоо энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ сонирхолтой байсан болов уу гэдэгт найдаж байна. Мөн хэрв Америкийн нэгдсэн улсаас сонсож байгаа, Америкийн нэгдсэн улсад удаан хугацаанд амьдарч байгаа иргэд хэрвээ энэ контентыг сонссон бол та бүхэн энэ талаар бас өөрийнх нь сэтгэлдлийг хэлээрэй гэж хүсье. За ингээд түр баяртай.